Hi guys, өнөөдөр бүгдээрээ 1850-ад оны харуудын боолчлын үеийг харуулсан 2012 оны шилдэг бүтээл Django Unchained-ийн төвчлийг сонсноо. За тэгээд насаараа боол байсан залуу эрхчлөөт нэгэн болсноор өөрийг нь боолчилж тамалдаг байсан эцдүүдээс хэрхэн өшөө авч буй тухай одоо бүгдээрээ харцгаая. 1858 он Техас мужид нохоогаслам халуун өдөр баахан боол залуус хөлдөө дөнгөтэй хамаг хөлсөн цутгацсан алхаж байгаагаар кино маань эхлэх ба. Амсгийгч завгүй алхасаар шүн болжээ. Киноны маань гол дүр Жангоч мөн адил энэ залуусын хамтаар ясаа янгинтэл алхаж байх ба. Жангогийн эхнэр Брумхилда хэдэн жилийн өмнө өөр айл зарагдан явснаас хойш их нэртэйгээ уулзалгүй хорвоогийн тоос шороог хөдөлгөн яваан ин. Боолуудыг Эйс гэх цагаан арьс ах トゥ хоёр харгалзан явж идэл модон дундаас доктор Кинг гэх герман гаралтай морин тэрэг хөлгөлсөн эрхэм гарч ирэх үед Эйс юу хүн бэ? Ямар зорилгоор явгаа хэл. Үгүй бол буудлаа шүү гэж анхааруулхад доктор Кинг би шүдний эмч байгаамаа. Бэлидлийн ах トゥ усын хариуцдаг талбай дээр ажиллаж байсан бол танаахан дунд байгаа эсхийг л асуух гэсэн юм гэж хэлэхэд Жанго би ажилдаг байсан гээл шууд хэлдэг. Доктор Кинг Жанго дөхөн очиод нилээн лавшруулан асуудал би өмнө нь тэдний талбайд ажилладаг байсны хувьд одоо хаагаар угааг нь гадралж байна гэж хэлэх ба чи Бэлидлийн ах トゥ усыг хараад таних уу гэж асуухад хараал тань. Эйс урлан доктор Кингийг явахыг шаардахад би танай Жанго гэд боолыг чинь зах зээлийн үнээс өндөр үнээр худалдаж авъя. Гэхэд Эйс төвчгнэн чам шиг герман дураг хэдэн ч доллар байсан зарахгүй гэд бууга шагаах үед доктор Кингийн дург нь хүрч тэр дөрөөл Эйсийн ах トゥ усыг буудаад унахчихно. Ах нь тэр дөрөө өгөж дүүн мориндоо даруулан арайч өгцөнгөө. Аврал эрийн орилоход доктор Кинг дөнгөний дэлгүүрийг аван Жангог дөнгнөөс нь суллаад гадаа хөдөн байна. Энийг өмс гэд яг Жанго таарсан аятайхан дулаахан увцөгнөө. Бусад боолуудыг ч зөнд нь хайсангүй. Дөнгөний дэлгүүрийг нөгөөд та нар наад нөхрөө алнуу яануу өөрсдөө л мэдгүй юу гэж хэлээд Жанго тэр хоёр хөдлийн явхад боол залуус өөрсдийг нь яргалж байсны өшөөг авах сайхан боломж бүрдээтгэлээ шүү. Мань хоёр шүнжэнгөө явсаар өглөө нэг жижигхэн суурин дэртэл хотын иргэд Жангог хараад бүр шок. Угаасаа амьдралдаа анх удаа хар эрсдэн хүн ийм эрхчлөөтэй хувцсамсцэн дээр нь бүр моринд морцсон байхыг харж байгаа болохоор аргагүй л дээ. За ингээд хотын уушин газар манай хоёр яваад ортол эзэн нь Жангог харснаа бааранд нь хар эрсдэн орж ирсэн цочирдон ухсгийн гараад цагдаа дутах гад гүйчнэ. Доктор Кинг Жангод бакал пив хийж өгтөл амьдралдаа анх удаа пив ууж үзэж буй Жангод эрхчлөөний амт гэдэг нь энэ л бах та. Гэсэн шүү бодол төрж байтал гаднаас хотын шериф ороод ирнэ. Муу хоёр дураа калуу гараад ир гэд их л дээрэнгүү тушаахт нь манай хоёр гараал очлоо. Шериф юм асууж амжилгүй доктор Кинг шууд шерифийг буудаад унгаач юм да. Тэгснээ бүр дээрээс нь нэмж хид хид буудаад бүр баттай араанд нь хийжнэ. Хотынх нь ганц шерифийг нүдэн дээр нь алахыг хараад хотын иргэд айн ийш тийшээ сандралдан өөнж эхлэх ба. Жанго өртөл бүр гайхацсан та чинь ингэж болж байгаа мó? Гэхэд зүгээрээ орж пивэ ууя л гэж сайхангаар. Гадаа нь хүн өгцөн байхад Жанго яаж 50 пив авах вэ? Бүр санаан зовцсон сууж идэл. Хотын цагдаагийн дарга өөрийн биеэр ирлээ шүү. Та хоёр алив гараад ир. Үгүй бол гал нэлээ шүү. Гэд занал хэлэхэд Жанго амар сандарч эхлэхэд доктор Кинг түүнийг тавьшрахыг сануулад би бүгдийг зохицуулнаа гээл манай хоёр гараа өргөд гарна. Цагдаагийн дарга таныг ууралж байгааг чинь мэджээ л да. Гэхдээ миний гарт байгаа зэгтлийг би уншиж өгч болох уу? Гэхээр нь цагдаагийн дарга бүр гайхацсан. Над чи юу юм? Гэтэл энэ Америкийн засгийн газраас энэ газар хэвтэж байгаа шерифийг эрен сурвалжиж байгаа бичиг. Энэ нөхөр өмнө нь маш том хэрэг хийгээд зүгтцэн байсан оргодол. Яаж яваа цагдаа улсын бөмбөд би энэ нөхрийн цогцыг авч явах хэрэгтэй бөгөөд эрен сурвалжилж буй этгээдийг алсны шагналгээд танах хот надад $200 өртөө боллоо доо гэж авдаг байгаа. Мань доктор Кинг шүдний эмч биш. Улс даяар эрен сурвалжилж буй нөхдүүдийг олон агнаж, улсаас их хэмжээний шагнал авдаг нөхөр байгаа байхгүй юу? За ингээд $200 авчаад нилээн явж байгаа замдаа амрах үеэр доктор Кинг өөрийнхөө идэг ажлыг дэлгэрэнгүй ярьж өгөх ба Бэлидлийн ах トゥ ус маш том гэмт хэрэг хийж байсан болохоор шагналын үлсэн ч нилээн өндөр ингэн. Тийм болохоор доктор Кинг тэр нөхдүүдийг заавал олж агнах гээд байгаа юм байна л да. Жанго тэдний тариалан дээр ажиллаж исэн болохоор тэр нөхдүүдийг олоход нь тусалсны дараа $75 өгье. Бас чамайг эрхчлөөт хүн болох бичиг баримтны асуудлыг чинь ч гэсэн зохицуулж өгье гэсэн санал тавина. Жангогийн хувьд эрхчлөөт ертөнцийн талаар юу ч мэдэхгүй болохоор доктор Кингийн саналыг хүлээн авалгүй яах вэ? Жанго чи эрхчлөөтэй олцохороо юу их вэ гэж асуухад эхнэрээ л хайж олондоо л гэж байна. Жанго эхнэрийнхээ хамтаар Бэлидлийн ах トゥ усын тариалан дээр ажилладаг байхдаа тэдний дарамтаас залхаж эхнэртэйгээ цогтох гэж байгаад баригдан хоёулаа хэдэн зуун удаа ташуурдуулан шийдгүүлсний дараа эхнэрийг нь өөр хүмүүс зарчиж л дээ. За ингээд Жанго тэр хоёр Бэлидлийн ах トゥ усын байгаа эдлэн газар руу явахынхаа өмнө доктор Кинг Жангог стилдээ жоохон анхаараа гэж хэлээд хувцсны дэлгүүр дагуулж ороод манай Жанго маань амьдралдаа анх удаа хувцсанган өмсөж үзнэ. Ингээд хачин гангаан амтан Бэлидлийн ах トゥ усын эдлэн рүү ирж байх үеэр тэнд байх хүмүүс бүгд л Жангог харан ёстой амар ангааж байлаа.
Хар арьстан торгон өмсгөл өмсөөд морьтой явж байгааг харсан эдлэнгийн эзэн хүртэл уурлан "Наад хар арьснаа эндээс зайлуул" гэж орилсон ч доктор Кинг энэ залуу эргчлөөд хүн байгаамаа. "Би танаас боол худалдан авахаар ирлээ" гэж худлаа хэлэхэд мань эзэн зан хувирч "Та орж цай уу" гэд доктор Кинг дотгошоо орноо. Харин Жанго тариалангийн талбай боол бүсгүйгээс Беллитлийн ах дүүсийг харсан уу гэж асуухад "Тэнд байгаа штэ" гэд дорн заагаад өгч гин. Дурандаа тартал яалтчгүй хэдэн жилийн өмнө Жангог эхнэрийнх нь хамт ясмахтай нь хатааж байсан нөхдүүд дүрээрээ байх шив. Манай хүн тэр дороо явж очиход хамгийн том ах нь бас л нэг боол бүсгүйг ташуурдах гэж байхдаа тархва. Хэдэн жилийн өмнө боол байсан нөхөр нь торгон уцтай зогсож байгааг хараад бас л нүдэндээ ч итгэсэнгүү. Жанго чарин бод санах юмгүй шууд л буудаад авахва. Дунд ахыг нь ч бас барьж аваад ташуураар нүүр нүдгүй оруулгаж гарнаа. Хэдэн жилийн өмнө яргалуулж байсандаа өширхэн бүр улмал чанга ташуурдаж эхлэх бөгөөд хар арьстан цагаан үнийг ташуурдаж байгааг харсан тэдхийн боолууд бүр нүдэндээ ч итгэхгүй ийм зүйл байж болдсон бах та. Гисэн арцаар харж аман ангаагастай. За ингээд дунд ахыг нь ч бас буудан гүйцээж орхих үед одоо баг дүн л үлдлээ. Доктор Кинг харин давхин ирээд өөрийн гараар баг дүгн хөнөөснөөр зартаа гурван нөхрийг бүгдийг нь устгаж чаддаг. Гурван туслахын насан дурласан газрын эзэн буу барьцсан ирээд манайх хоёрыг буудах гэхэд доктор Кинг нөгөө л загтлаа харуулan "Танаа гурван туслах чинь Америкийн засгийн газраас 90 сурвалжилж буй орогдлууд" гэдгээ хэлэхэд мань эзэн итгэсэнгүй. Бүр загтлыг уншиж байж арай гэж нэг мэтгэн. За тэгээд манай хоёрыг яаж чадахгүй явуулсан ч энэ нөхөр цусны харуудыг үздэггүй нэгэн болохоор эргэн тойрны танилуудаа цуглуулж байгаад хар шөнөөр манай хоёр рүү дайрахаар бэлдэж байна. За ингээд баахан цагаан арьс залуус нүүрэндээ нэг сүртэй маск энэ зүүцэн манай хоёрыг алах гээд ирэх мөчөд доктор Кинг ганц буудахад тэргэнд байсан дайр дэлбэрч мань нөхдүүдийн дийлэнхийг алж орхидог. Одоо яг хөтэй тэгээд муу санаа бие отно гэж энэ шүү дээ. Доктор Кинг энэ нөхдүүд шүн дайрна гэдгийг урьдчилан мэдэж байсан ба Жангод буугаа өгөөд "Чи эзнийг нь хусах юм уу?" Гэхээр Жанго ч дуртай нарахгүй буттал шууд л онд юм да. Жанго ч төрөлхийн мэрэгэн бууч болтойд шүү. Ингээд манай хоёр оройдоо түүдэг асан хоолоо идэх гэж байх зураа доктор Кинг "Чи ганцаараа эхнэрээ аврах байтхай хайж олоход ч хэцүү. Би чамд туслая. Харин чи хавар хүртэл надтай хамтарч ажил. Урлагийнхоо 3/1-ийг би чамд өгье. Тэгээд чи тэр мөнгө хадгалж агаад эхнэрээ худалдаад авчих" гэж хэлэхэд Жанго доктор Кингийн саналыг зөвшөөрөн маргаашнаас нь бүтгэхгүй нөхдүүдийг ангуучилж эхэлнэ. Даанч Жанго маань буудах гэсэн чи жоохон зориг нөрөхгүй байсан болохоор доктор Кинг энэ гэмтэрхтнүүд ямар муухай зүйл хийж байсныг нэг нэгэнгүү харуулхад Жангогийн уранд хурч эхний ангаа амжилттай агнаатглаа. За тэгээд өвлийн төршөө ихэв бүтгэхгүй нөхдүүдийг нэг нэгээр нагнасаар хаяада бүр бүлэг гэмтэрхтнүүдийг хүртэл манай хоёр хоёулахнаа үлгэн ухчдаг боллоо. За ингээд цас хаалж хаврын өвөр ороход доктор Кинг амлсан ясаароо Жангог дагуулan Миссисипи муж руу явхва. Жангогийн эхнэр Брумхилда хамгийн сүүлд ийшээ зарагдсан байна л да. Миссисипи мужид бараг 5 алхаал нэг хар боол байгаагаас харахад энд бараг 8 настай үгээс 80 настай хөгшин хүртэл боол эзэмшдэг юм уу хаашийн. Брумхилда худалдаж авсан шинэ эзнээ нь Миссисипигийн 4 дахь том хөвөнгийн талбайг эзэмшдэг Кенди гих овоо чинэлэг нөхөр юм гин. Шууд явж очиод Брумхилдаг авъя гэсэн чи Кенди угаасаа баян учраас зарахгүй гэдг нь ойлгомжтой болохоор манай хоёр өөр аргаар үзэхээр шийднэ. Америкийн баян эздэд бүгд өөр өөрсдийн гэсэн тулаанч боолуудтай байд юм байна. За тэгээд тэр боолуудаа хооронд нь зодтолдуулж мөрий тавин мөнгөө өсгцгөөдөг нэгэсэндээ бол одоогийн бэжгэл юм байгаа байхгүй юу? Брумхилдаг аврах цорын ганц зам бол Кендигээс тулаанчиг нь их хэмжээний мөнгөөр авна гэж итгүүлээд Брумхилдаг бонусанд нь худалдаж авнаа л гэж байна. За ингээд манай хоёр Кендигийн дэрэн уулзхаа Кендигийн дүрд алдарч жүжигчин Дикаприо маань сууж идэг байгаа. Энд болж байгаа тулаан гэж үнэхээр нүд халтармаар юм болох бөгөөд Кендигийн тулаанч ялалт байгуулах мөчөд Кенди алах шийдснэ. Наад нөхрөө гүйцээл гэж авч байна. За ингээд иймэрхүү маягаар мөнгө хийгээд сурцсан Кендидээ манай хоёр уулзсан танаа тулаанчдаас ч харж байгаад аль нэгийг $12,000 авъя. Гэхэд Кенди гомоо уриалгахын зан гарган манай эдлэн рүү очиод үзээд шилж байгаад аваарай л гэж байна. Ингээд манай хоёр Кендигийн цуваг даган эдний эдлэн рүү явах замд тэнд байсан Кендигийн туслахууд Жангог энэ тэндээс нь үг гэлээр өдөж дормжлоод байсан болохоор шууд л морьтоор хөмрөө аялчлаа. Жангаруу дайрах гэж оролцсон ч Кенди тэднийг тавьшруулан "Наад чинь миний зочин. Та нар хүндэтгэлтэй хандараа л" гэж байна. Ядж хахад Кендигийн тулаанч боолууд нь Жанго руу муухай хараад болдгүй. Бодол өөртөө адилхан хар арьстан морь унтсан эрх чөлөөтэй явж байгааг хараад бүр хамаг атархлан төрөөд байгаа мó хаашийн. За нэг иймэрхүү байдалтай явсаар Кендигийн эдлэн дээр ирэх үед нэг тулаанч боол модон дээр гарцсан үүмэн дэгдээсэн байж гинөө. Ноён Кенди, би дахиж тулаан хийж чадахгүй. Би хүн алмааргүй байна. Гэд бахаар нь чамааг яахчгүй, ярилцъя гэж буулгаж ирснэ. Би чамааг $500 авсан штэ. Чи 2-3хан тулаан ичээд болно гэд байгаа мó. Гэснэ Жанго дээр ирснэ. Та хоёр энэ нөхрийг хямдхан авах уу? Надад хэрэггүй болчлоо. Гэд манай хоёрыг шалгаад байгаа мó гэмээр. Жангоч баригдахгүй тулд наад нөхрийг чинь 1 центээр ч авахгүй гэж хэлэхэд тэр дөрөөл нохоонуудаас суллан мань буулыг хэдийн хэсэг татан хаяхан нүд талтармаар.
За ингээд Кендигийн байшингийн урд ирэх үед Кендигийн үнэнч туслах Стивенгийг хар арьстай эзнээ тосч авч байна. Стивен 3 үеэрээ Кендигийн гэр бүл зүтгэж байгаа бөгөөд бусад болуудыг бүгдийг загнахын зандархын зандардаг нэлээд эрх мэдэлтэй нөхөр юм байна. Тэгснээ Жангог хараад бүр нүд нь орой дээрээ гарах нэ. Тэгснээ хөгийн гар адилхан хар арьстай юм байж Жангог морь унлаа. Инглээ тэглээгээд бүр үздэггүй шүү. Эзэн нь наадах чи эрхчлөөд хүн байгаа. Хүндэтгэлтэй андараа гэж баахан хэлж байж арай гэж нэг ойлгох шиг болдог. Доктор Кинг Кендигээс нөгөө германаар ярьдаг боол бүсгүйч хаана байгаа гэж сургалахад хүнжилдэ авч орох нь гэд нэх муухай нээж гин. За тэгээд Стивенээс Брумхилда хаана байгааг асуухад цаад чинь үгэнд орохгүй байхаар нь халуун хайрцагт хийсэн штэ. Гэх бөгөөд халуун хайрцаг гэдэг нь бие битүү төмөр хайрцагт боолуудыг хорж халуун наранд тарчлаадаг жижигхэн төмөр сав шиг байд юм байна л да. Сүүлийн 2 өдөр ус жуулахгүй энэ хайрцагт хоригдсон ихтрээ харсан Жанго гар буугаа суулгах шахсан ч бие барихаас өөр арга байсангүй. За ингээд цагийн дараа Кендигийн эхнэр Брумхилдаг дагуулan доктор Кингийн өрөөнд оруулах ба доктор Кинг Кендид мэдэгдүүлэхгүй тулд Брумхилдатай шууд л германаар ярьж эхэлдэг. Санаа зовлтгүй би чамайг яахчгүй. Харин ч чиний дотны үнийг дагуулад ирсэн. Харин хараад орилж хашигчгүй гэж надад амлал. Гэхэд Брумхилда амлалт өгөх үед хаалга онгоон 3 жилийн өмнө сүулт гарсан нөхөр нь гарч ирэх үеэр Брумхилда бүр нүдэндээ ч итгэсэнгүй ухаан алдаад өгдөг. Жанго бит хоёр чамайг яаж игээд өнөөдөр эндээс авч явна. Тэр хүртэл Жангог таньдаг гэдгээ огтхон ч мэдэгдүүлж болохгүй шүү. Гэж анхааруулад Кендитэй оройн зоог барин бизнесээ ярилцаж эхэлнэ. Танаа тэр тулаанчийг тэдээр л авъя. Тэр нь муу юм бэлээ. Гих зэрэгээр үн хөлсөө ярилцсан үнэхээр л тулаанч худалдаж авах гэж байгаа мэт маш сайн жүжиглэж байна. Манай Жангож бүр дүрдээ орцсон. Танаа тэр чим энэ чим. Гихчлэн хамаг тулаанчтай нь голоод Кендигийн урыг хүргэх шахдаг. Ингээд эд 8 явагдаж байтал Брумхилда хөрхий нөхөрлүүгээ үе инээмсэглэн харсныг нь Стивен анзаарчнаа. Тэгснэ хогийн гар бүр байн Брумхилдаг ажигласаар ялдчгүй Жанго энэ хоёр учиртай байна гэдгийг гадарлаад Брумхилдагаас үнэнэл. Тэр хар нөхрийг мэддэм биш үү гэж толгой асуусан ч Брумхилда юу яриад байгаа юм бэ гэж гүрээсээр. Энэ үед манай хоёр Кендитэй 8-аа тохирж нэг тулаанчийн хэлснээр $12,000 худалдаж авахар болсон ч төлбөрөө 5 хоногийн дараа шилжүүлье гэсэн санал тавихад Кенди сэжгэлсэнгүй. Сайхан 8 боллоо. Гэд хундаг тулгаж байх үеэр Стивен албаар Брумхилдаг дагуулan орж ирээд нуруундах ташуурдуулсан сорвиг нь манай хятад харуулan Жангог илт өдөөд эхэлдэг. Жанго бууга гарган буудмаар байсан ч бие барин ихэл тэсэж байх үеэр Кендигийн эхнэр загнаад Стивенийг ашгүй болиулдаг. Кенди сайхан аштай байгааг нь далимдуулаад доктор Кинг Брумхилдаг надад зарчаач. Америкт германаар ярьдаг бүсгүй олдохгүй юм аа. Би өнөөдөр аваад явчих. Гэхэд Кенди ч юм бодсонгүй. За тэгээд үнэ хэлээд авал та. Гэд яг 8-аа тохирох гэж байтал Стивен гэж хар гачаа орж ирснэ. Эзэнтэй тантай ярих юм байна. Гээл аваад гардаг. Эзэнтэй наад хоёр чинь тулаанч авах гэж ирээгүй юм байна. Брумхилдаг авах гэж л таныг хуураад байна штэ. Гэж Кендид хэлэхэд Кенди өөрийг нь доромжлоо гэд бүр бөөн уур буцаад өрөөнд орсноо нэг гавлын яс гаргаж ирж тавиад энэ бол манай аавын гэрийн үйлчлэгчийн гавл. Өдөр болгон манай аавын сахлыг практикаар авдаг байсан ч аавыг маань алах оролдлого байтугай бодолч төрж байгаагүй. Гиснэ нөгөө гавлын ясын задлаад нэг хилтергийн харуулнгаа харууд бүр төрөлхний боол заяатай байдیں۔ Гэх зэргээр утгагүй доромжилсан утгатай юм ярихад манай хоёр босох гэсэн ч бүр буу тулган цагаандаа гараад эхэлнэ. Тэгснэ Брумхилдаг ална гэж сүртүүлээд $12,000 авбал ав. Гэж занл хийлгэхэд бүх төлөвлөгөөнд бүтлгүүцсэн манай хоёр аргагүй ихэнд $12,000 өгнө. Манай хоёр ч гэжтэй доктор Кинг л өөрөөсөө өгч байгаа. За ингээд гигэн цагаан өдөр тултлаа дэрэмдүүлсэн доктор Кинг бүр бараацсан. Харин Кенди бүр бөөн баяр. Бэлнээр $12,000 толгонгоо Брумхилдаг чөлөөлж байгаа бичгэн дээр нь гарын үсгээ зураад өгдөг. Хэдий яг Брумхилдаг чөлөөлж зорилготой өрсөн ч гэсэн $12,000 гэдэг бол бараг одоогийнхоор $500,000 буюу 1 тэрбум 800 сая орчим төгрөг одоо. Насаараа цуглуулсан мөнгөө хогийн амтнд дээрэмдүүлсэндээ доктор Кинг бухимдчихтэл нэмээд өнөө Кенди чинь үгээр идэж гар бариад яв. Гар барихгүй бол Брумхилдаг явуулахгүй. Гэх зэргээр далжигнаа дээрлэхэд эхэлж байна. Кендигийн энэх бардамнал дээрэнгүү занд тэсвэр алдсан доктор Кинг шууд л Кендиг зүрхэн тус газар нь буудаад авдаг. Тэгсэн нөгөө мөн Стивен чинь эзнээ тэрвэржүүлээд сүд. Энэ үед Жанго Кендигийн туслахуудыг өстой баруун салгаагүй л буудаж гарч байна. Угаасаа өчнөөсөр хүн алсан хүнд энэ хитгэн залуус юу ах вэ? Бараг бүгдийг хяргаж итэл Брумхилдад буу тулгаад яах чаргагүй бууж өгнө. Ингээд Жангог маань бүр доош нь харуулад дүүжилсэн. Хамаг цусын толгоор нь юулж байх бөгөөд Кендигийн туслахаа улаасан утгаар эргэтний тасдах гэж оролдоход нөгөө Стивен чинь орж ирснэ. Би учрыг нь олё л гэж. Чамайг ингэж амар өхүүлэхгүй. Бүр илүү зовоож өхүүлэн заа юу. Чи миний эзнийг алд зүрхлэн гинэ мө бол чамайг шохооны үлдвэрт ажилуулна. Тэнд чи харанхуй нүхэнд шохоогоор амьсгалаад зовж өгөх болно. Гэд муухай нэгэд бусд боолуудын хамтаар шохооны үлдвэрийнхэнд зарж өрхлөө.
Ингээд үйлдвэрийн залуус манай үнийг аваад явж явах үеэр Жанго сэргэлэнтэж би засгийн газраас ирэн сурвалжилж гэмт хэрэгтнүүдийг барьдаг хүн байна. Саяны айл намайг боол гэд андуураа төрцөн. Итгэхгүй бол миний кармаг шалгаад үз. Гэтэл нэрэл ирэн сурвалжлагдаж байгаа нөхдүүдийн зурагт хуудас байж таарах ба. Хэрвээ та нар намайг судлалбал би шагналынхаа мөнгө болох $10,000 та нарт өгье. Гэхэд мань нөхдүүд ер нь л итгээд явчих бололтой. Тэгснэ Кендигийн боолууд дээр очин та нар энэ харын талаар юм мэдгүй. Гэд лавлан асуухад нөгөө хэд нь наад чинь мориуна торгон уцтай ирж байсан штт. Боол лав биш байсан. Гэж хэлснээр Жангогийн хэлсэнд баттай итгэж тэр дороо дөнгнөөс нь суллахад манай хүн мань нөхдүүдийг нүдэрмхийн зуур буудаад хайна. Тэгээд бусад боолуудад торныхын түлхүүрийн нэг өнгөө явж эргчлөөгөө идэл гэж хэлчихэд мориндоо мордон бууга үрсээр эхнэрээ аврахаар явж байгаа Жангог харсан боолуудад итгэл найдварын гэрэл асч байлаа. Манай хүн Кендигийн идэлэн дээр ирэн тэнд байсан туслахуудын нүдэж завчиж амжаагүй байхад л хөнөөж ирэх ба доктор Кингийн хөрсөн цогцсноос Брумхилдаг чөлөөсөн хуудсыг аваад баярлснаа илэрхийлэн байшин руу яваад орно. Энэ үед Кендигийн эхнэр за тэгэл Стив Интер эзнийхээ оршуулганд оролцоод иртэл Жанго гэрт нь хүлээж явахыг хараад бүр шок. Тэгснэ Кендигийн эхнэр бас цагаан арьс туслахуудыг буудсан ч хоёр хар бүсгүйг яахцсангүй. Одоо явцгаа гэж гаргадаг. Одоо нөгөө мө хогийн Стивен ч л үлдсэн бөгөөд Жангог доромжлон харууд хизээч ирэх чөлөөтэй болж чадахгүй. Харууд төрөлхийн л боол байх заяатай. Гэх зэрэгээр өөрөө хар биш юм шиг л зан гаргаж яадаг шүү бүр. Энийг сонссон Жангогийн зэв хүрсэн ч тэр дорн алсангүй. Хоёр хөл рүү буудаж харахтуулчаад Кендигийн асар үнэтэй байшинтай хамт адгийн амтныг дэлбэлж орхидог. Олон жил зовлон тагчлаан дунд хоёр талд ганцаардаж байсан хоёр маань мориндоо мордон эрх чөлөөт амьдралыг эрэлхийлэхээр давхиж байгаагаар энэ удаагийн кино маань төгснө.